Байцгааны үзэгчдээ та бүхэн сайхан амарцгаасан уу? Ажилсаг Улаанбаатартай хамтдаа байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр Пүрэв гариг бүрийн өглөө орон сууц нийтийн аж ахуй удирдах газрын алба хэлцүүдийн үйл ажиллагааны талаар цувралаар хүргэж байгаа учраас энэ өглөө бас үзэгч та бүхэнд ямар алба хэлцийг танилцуулахаар бэлтгэснийг хамтдаа харцгаая. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хамт олон 74 дахь жилдээ нийслэл хотын оршин суугчдын 5 тухтай амьдралын төлөө бидний үйлчилгээ таны ая тухын баталгаа оройтойгоор ажиллаж байна. Улаанбаатар хотын 6 дүүргийн 2139 орон сууц байрны 111031 өрх, 365593 оршин суугч, 9963 данжин хэрэглэгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн харьяа их чадлын 184, бага чадлын 372 ус тулаан дамжуулах төв, халаалтын 294.4 км, хэрэгцээний халуун усны 230.5 км, хүйтэн усны 160.6 км, ариутгах татваргын 213.9 км инженерийн шугамсүүлчээ тоног төхөөрөмжийн засвар ашиглалт үйлчилгээг хариуцсан 24 цагийн турш ус тулаанаар тасралтгүй ханган ажиллаж байна. Үзэгчдэд одоо байгууллагын үндсэн үйл ажиллагаа болон бүтэц бүрэлдэхүүний талаар мэдээлэл өгч. За манай салбар орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын салбар 16 хэрэглэгчд үйлчлэх төвийн 1, хэрэглэгчд үйлчлэх төв 12 маань Баянгол дүүргийн 15-аас 19 дугаар хорооны нийт орон сууцны 84 байрны 6253 айлуурх 458 аж ахуй нэгж албан байгууллагын одоо ус дулаан цахилгаан бохир ус татан зойлох үйл ажиллагааг одоо хариуцсан явуулдаг. Мөн давхар засвар үйлчилгээг одоо ингээ хариуцж ажилладаг байгаа. За дээрэс нь бол оршин суугчид хэрэглэгчдийн эрэлт хүсэлтийн дагуу одоо дуудлагаар очиж засвар үйлчилгээг тасралтгүй явуулж байгаа. Үйл ажиллагаа маань 24 цагийн туршид одоо ингээ явагддаг. Ийм онцлогтой. Бүтцийн хувьд манайх нийт 59 оронд одоо батлагдсан. Өнөөдөр ингээд 100% оронтой маань ингээд гүйцэд үйл ажиллагаа явуулж байгаа. За сүүлийн үед одоо санаачлан хэрэгжүүлж байгаа ямар ажлууд байгаа вэ? За манай салбар дээр бол одоо ковидын нөхцөл байдлын улмаас ажил үйлчлэгээнд нэвтрүүлэх зарим одоо шинэ санаачлагтай ажлууд нэвтрүүлээд туршаад явж байгаа. За үүн дундаа бид нар бол одоо цахимаар ажиллах гэдгийг одоо ажилтнуудынхаа дунд одоо нэлийн одоо бас амжилттай хэрэгжүүлээд цахим үйл ажиллагаанд яаж одоо ажилтнуудыг хамруулах вэ? Техник тоног төхөөрөмжтэй яаж одоо харилцах вэ? Интернет орчинд хэрхэн ажиллах гэдэг талаар нэг төлөв гаргаад нийт ажилтнууд маань одоо цахим мэдээлэл хийдэг цагтаа болсон 7 хоногт нэг удаа одоо 3 ажилтан маань бусад ажилтнуудаа одоо зөвхөн одоо мэргэжил ажлын одоо ур чадрыг дэвшлүүлэхээс гадна хувь хүний хөгжилтэй холбоотой бусад одоо мэдээллүүдийг одоо хуваалцах маягаар за энэ ажлын маань одоо давуу тал нь гэх юм бол зөвхөн одоо захиргааны өмнө бичиг хэргийн ажилтнууд одоо цахим хурал зөвлөгөөнд оролцдог мэдээлэл солилцдог, цахим үйл ажиллагааг одоо зохион байгуулдаг биш. Одоо бүхэл одоо мэргэжлийн засварчин, цахилгаанчин, борлуулалтын байцаагч нар, үйлчлэгч гээд бүх ажил мэргэжлийн хүмүүс маань одоо цахим мэдээллийн санд одоо оролцож ажилладаг болсон байгаа. За одоо одоогийн байдлаар бол бид нар бол нэг ажилчдынхаа 30 гаруй хувийг энэ үйл ажиллагаанд одоо хамруулад мэдээлэл солилцоо явж байгаа. Одоогоор бол одоо бид нар цахим мэдээллийн цаг гэдэг одоо нэр томьёог бас байгууллага дээр ерөнхийдөө хэвшүүлсэн гэж ойлгож байна. За тэгэхээр зуны үйлрэлд болвол
их болон урсгал засварууд эхэлдэг те. Одоо танай салбарын хувьд их урсгал засвар болон их засвар болон урсгал засвар иргэжчдийн хувьдаа явагдаж байна. Засвар одоо хийгдэж байгаа хүндрэлтэй зүйл гарч байна. Энэ мэд талаараа мэдээлэл өгч. За 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу их болон урсгал засварын ажил одоо явагдаж байна. За урсгал засварын маань ажил бол нэг 47%-тай, их засварын ажил бол 33%-ийн гүйцэтгэлтэйгээр одоо зохион байгуулагдаж байна. За хэрэглэгч үйлчлэх төвүүдэд шинээр ажилд орж байгаа ажилтнуудад ур чадвар эзэмшүүлэх, мөн дасан зохицлын журмын хэрэгжилтийг хангах, зам оршин суугч хэрэглэгчдэд сантехник цахилгааны шугам холболтын талаар мэдээлэл өгөх зорилго бүхий энэ сургалтын танхим маань байгуулагдсан байгаа. За сургалтын танхим маань одоогоор байгуулагдаад удаагүй байгаа боловч нийт 4 удаагийн 100 гаруй иргэд мэргэжилтэй ажилтнуудыг хамруулсан сургалтыг зохион байгуулж явуулаад байна. Танхим маань зөвхөн сургалтын үйл ажиллагаагаар зогсохгүй, мөн манай одоо оршин суугчид энэ хороодын дүүргийн иргэдэд орон сууц нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагаа хэрэглэгч дүүжлэх төвийн үйл ажиллагаатай холбоотой сурталчилгаа мэдээлэл, за хууль дүрмд журам танилцуулах, за ус дулааны төлбөр тооцоогоо одоо хэрхэн хийдгийг те. За гинти одоо саадал гимтлийн үед жишээ нь одоо аварын хаалтаа хэрхэн хаадгийг гих мэт одоо өдөр тутмын энгийн одоо зөвлөгөөнөөс ахуулаад одоо зөвлөгөө мэдээлэл одоо байгууллага сурчлах үйл ажиллагаа хүртэлх одоо өргөн хүрээтэй тасралтгүй энэ үйл ажиллагаануудыг зохион байгуулж явуулна. Мөн бидний цаашдын зорилт болохоор ерөнхийдөө одоо зөвхөн шинээр ажилд орж байгаа ажилтнууд гэлтэхгүй, нийт одоо засварчид, цахилгаанчид, гагнуурчид маань одоо байнгын ажлын байран дээр тасралтгүй хөгжиж байх, одоо шинээр одоо нэвтэрч байгаа тоног төхөөрөмжтэй багаж хэрэгсэлтэй танилцж байгаа ажлын байран дээр тасралтгүй хөгжих үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий зорилгоор одоо энэ сургалтын танхимаа нээгээд тогтчуулаад одоо ингээд үйл ажиллагаа маань эхлээд явж байна. За хэрэглэгчд үйлчлэх төв болон иргэдийн хооронд гэрээ хийгддэг орон сууцны тийм ээ. Тэгэхээр энэ гэрээний зорилго яг юу юм бэ? За манай байгууллага бол одоо хангагч байгууллага болно. Хангагч байгууллага буюу одоо манай хэрэглэгч үйлчлэх төв 12 хэрэглэгч буюу одоо айл урах аж ахуй нэгжийн одоо хэрэгцээний халуун ус, дулааны эрчим хүчээр одоо зохицуулалтаа хангах, инженерийн одоо шугам шүлжээг хэвийн найдвартай ажилуулах, засвар үйлчлэгийг одоо найдвартай, чанартай хийж гүйцэтгэх, одоо хэрэглэгчийн хэрэгэлсэн ус дулааны төлбөр болон бохир ус татан зайлуулсны төлбөрийг цаг тухайд нь одоо барагдуулах, энэ хангагч хэрэглэгч хоёрын хооронд үүсэж байгаа одоо энэ харилцааг Монгол улсын одоо иргэний тухай хууль, орон сууцны тухай хууль, за хот зуурын ус хангамж, ариутгах одоо татваргын ашиглалтын тухай хууль, эрчим хүчний тухай хуулийг болон бусад одоо хууль тогтоомж дүрэн журмыг тогтоосон эрх үүргийг зөвшөөрч хэрэгжүүлэхэд одоо манай энэ гэрээний гол одоо зорилго болдгоо. Одоо ер нь танай нийт оршин суугчдын хичнээн хувь нь гэрээгээ байгуулсан байгаа вэ? Гэрээ байгуулагдаагүй одоо иргэд ямар шалтгаанаас болж гэрээ байгуулаагүй юм бэ? За 2020-оос 21 оны аж ахуй нэгжийн гэрээ бол 100% хийгдсэн. Айл урхийн гэрээ бол 85%-тай байгаа. За 85%-тай байгаа айл урхийн одоо үлдсэн 15% нь бол бас одоо ковидтай холбоотой дээр нь эзэнгүү, ирэх боломжгүй ийм айл урхууд бас тодорхой хэмжээгээр үлдсэн байгаа. За одоо 21-с 22 оны одоо айл урх аж ахуй нэгжийн гэрээжилтийг одоо 8 сарын 1-ээс 15-наас хойш одоо хийгдээд явна. Гэрээг иргэд ер нь ямар байдал хийх ёстой байдаг вэ? Та одоо орон сууцнаас хүмүүс очиж хийж байна уу? Эсвэл иргэд маань өөрсдөө ирж гэрээг хийх юм уу? Айл урх болон аж ахуй нэгжтэй тодорхой хэмжээнд одоо мэдээлэл өгчдөг. Тодорхой одоо хугацаа бол заагаад өгнө. Тэгэхээр 9 сарын
15-наас айл өрхийн халаалт одоо эхлэн 10 сарын 1-нд аж ахуйн нэгжийн халаалт эхлэн. Тэгэхээр одоо энэ хугацаанаас өмнө одоо гэрээгээ бол хийх мэдээлэлээ өгөөд гэрээгээ хийдэг байгаа. Одоо гэрээ хийгдэггүй байгаа 15% одоо оршин суугчид байгаа шүү дээ. Тэднэрт маань одоо гэрээ хийгдэггүй улмаас одоо гарах хор хохирол ч юм уу тийм зүйл байх уу? Жишээ нь юу байх вэ? Ерөнхийдөө бол гарна. Гэрээ хийснээрээ хэрэглэгчтэй одоо хангагч байгууллага манай одоо хэрэглэгчийн хооронд гэрээ хийснээр одоо хангагчийн эрх үүрэг, хэрэглэгчийн эрх үүрэг дээр маш одоо бүх эрх үүргүүдийг бол тодорхой заагаад өгсөн байгаа. За тэгэхээр одоо гэрээ хийгээгүй тохиолдолд гэрээ игдээгүй үед бол одоо маргаан гарах тийм ээ, ямар нэгэн засвар үйлчилгээтэй холбоотой маргаан гарах. За тэгээд нөгөө хоорондын үн тариф засвар үйлчилгээ олон төрлийн одоо үйлчилгээнүүд байгаа шүү дээ. Тэр бүхэн дээр одоо зохицуулт хийхэд бас маргаан гарахад гэрээ игдээгүйгээс болоод үл ойлголцох одоо тийм байдал бол үүсч болдог. Гэрээ цуцлагдана гэж байх уу? Хэрвээ цуцлагддаг бол ямар нөхцөлд цуцлагдах уу? Эсвэл шинжлэгдэж явж байна уу? За гэрээ бол цуцлагдана гэж бол байхгүй. За гэрээ өөрчлөгдөнө гэж бас байгаа. За аж ахуй нэгж одоо тухайн объектаа өөр хүнд шилжүүлэх, за айл өрөх бас шилжих, байраа худалдсан тохиолдолд тухайн аж ахуй нэгж айл өрөх ирж одоо манай дээр шинжилсэн өөрсдийнхөө материалуудыг бүрдүүлж ирээд шинжилсэн гэрээгээ өөрийн нэр дээр болгоод хийдэг байгаа. Тэгэхээр та эцэст нь одоо хэрэглэгчд оршин суугчтай хандаж өөрийнхөө зүгээс юу гэж зөвлөмөр юм? За хангагч байгууллага одоо манай орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгч зөвлөх төвийг 12-ыг бол манай одоо энэ суугчид ер нь одоо хотын хэмжээнд бүх одоо энэ оршин суугчд бол маш сайн мэддэг болцсон. Тэгэхээр гэрээ хийснээрээ хангагч хэрэглэгч хоёрын хооронд одоо эрх үүргүүд бас тодорхой болно. Юун дээр бол одоо засвар үйлчилгээний үн тариф, орон сууцны ашиглалт, одоо өөрийн одоо үн тарифтай холбоотой одоо бүх мэдээллүүдийг бол одоо авах хэрэгтэй болно. За одоо энэ гэрээг тогтмол хийснээр халуун утуу ус цаар хангах, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах энэ бүх эрх нь үүсдэг учраас та бүхэн бас жил болгон та гэрээгээ одоо тогтмол хийж хөвшөөрэй гэж хэлмээр байна. За сайн байна та. Сайн байна уу? Та хэдвэр хорооны оршин суугч вэ? 17 дугаар хороо. Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон иргэдийн хооронд хийдэг гэрээний талаар та хэр мэдээлэлтэй байдаг вэ? Мэднэ. Хэрэглэгчд бол орон сууцныхаа контортой 2 жилээс 3 жилийн хооронд заавал нэг удаа гэрээгээ хийж явах ёстой. Энэ бол тэр хүний үүрэг байх ёстой. Тэгээ яагаад энэ гэрээ хийж ийна гэхээр хэрэглэгчд маань орон сууцны контороос ямар үйлчилгээ авдгийг, яг ямар үн тарифаар үйлчлэхийн гэдгээ тэр гэрээ хийснээрээ мэдж явах ёстой байдаг. Тэгээд энэ гэрээ хийсний үр дүнд оршин суугчид маань хэрэглээнийхээ халуун хүүтэн ус, дулаан, халаалтаа эднийг ямар тарифаар үйлчлүүлээд яг ямар төвшөнд үйлчлэхийг гэдгийг орон сууцныхаа конторынхаа ажил үргэлжлэлийг сайн мэдчихэж мэдэх ёстой учраас байнга гэрээ хийж явах ёстой байдаг юм аа. Танах гэрээгээ ер нь сунгасан уу? Ер нь хэдэн жилд яаж сунгадгийг та мэдвэ? Мэднэ. Би бол нэг 2 жилд нэг удаа гэрээгээ сунгуулдаг. Конторын маань хүмүүс өөрсдөө гэрээгээ сунгуулаарай гэсэн үүрэг өгчдөг, зар тавьчдаг учраас бид нар ирээд гэрээгээ жилд нэг удаа 2 жилд нэг удаа тэгээд оны эцсээр гэрээгээ байнга сунгуулж явж байдаг. За яг орон сууц хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүгээс одоо яг гэрээний дагуу ажил үүргээ одоо хэр сайн гүйцэтгэж гэнэ гэж та хэрэглэгчийн хувьд үгэнж байна. Манай энэ контор бол олон жилийн найдвартай түнш байгаа. Олон жил болсон. Тийм учраас конторын маань их л найдвартай сайн үйлчлэгээгээ сайн үзүүлдэг учраас бид нар байнга сэтгэл ханамж сайн байдаг. Аж ахуй нэгж болон одоо оршин суугчид маань орон сууцны аж ахуй удирдах газрын одоо харьяа танаа төвтэй гэрээ ихтэй ямар материал бүрдүүлэх ёстой байдаг вэ?
Манайх одоо суугчтай ийм гэрээ байгуулж байгаа. Энэ болохоор яг нэг дулаан эрчим хүчээр хангах тийм цэвэр бохор усаар хангах болон бохор ус татан зайлуулах ийм гэрээ хийдэг байгаа. Энэ гэрээн дээр бол бүх эрх үүрэг заагдсан. Тэгээд энийг юун дээр ингээ үнэлж хийх вэ гэхээр тухайн суугчийн үйл хөдлөлийн гэрчлэгээ бага улсын бүртгэлийн энэ дээр болохоор тухайн эзэмшиг энэ манай өмч мөн гэсэн тийм гэрчлэгээ тэрэн дээрээс нөгөө нэг хүчин чадал буюу метр квадратаар нь одоо нөгөө нэг халаалт буюу хүчин чадлыг тооцдог халаалтын төлбөрийг тэгээд юу байх хэвээр нөгөө задгай одоо хэрэглээтэй айл байх юм бол усны хэрэглээтэй айл байх юм бол ам бүлийн тодорхойлт ам бүлийнхаа тоогоор одоо нөгөө усныхаа төлбөрийг төлж байгаа. Нөгөө тоолууртай айлууд байгаа. Тоолууртай айлууд бол нөгөө усны тоолуурын гэрчлэгийнхаа хуулбарыг бүрдүүлж өстэй цээж зурагтаа энэ зүйлүүд байх болж байгаа хгүй. Энэгээр үндэслэл гэрээ болгочихсон. Ажлын нэгжүүд бас адилхан үйл хөдлөлийн гэрчлэгээ тэгээд нөгөө ажлын нэгжээр нэмэгдээд болохоор нөгөө заагийн зураг гэж байгаа. Заагийн зургаа бүрдүүлэн мөн юу байгаа. Нөгөө гадна засвар хийсэн тийм дүүргэлт хийсэн тийм баримт зургаар оруулсан байх хэвээр. Тэгээд бас иргэний үнэмлэх үйл хөдлөлийн гэрчлэгээ. Гэрээ хийж байгаа хүмүүс заавал тэр байрны одоо үндсэн эзэмшигч байх шаардлагатай. Тийм. Үндсэн эзэмшигч нь өөрөө юм гэсэн одоо түрээслэгчтэй ч юм уу гэрээ хийх гэсэн байхгүй яа тэр хүн өөрөө төлбөр тооцоо бүх зүйлээ хариуцсан, эзэн өөр хариуцсан гэсэн утгаараа тийм. Оршин суугч хэрвээ гэрээг үрдүүлэх ямар нэгэн байдлаар гээх тохиолдолд яах вэ? Тийм 2% гэрээ идэг байгаа. Манай тэр 1% нь одоо суугчдны 1% байгаа гэсэн. Тэгээд гэрээнийхээ хугацааг бид нар хараад тэр хүний одоо ахаад гэрээгийн шинжилгээ төвтрийн шинжилгээ өгчих боломжтой байхгүй. Манай тэр 1% бас байгаа учраас. Тэгээд нөгөө нүүх суугч юм уу те эзэмшигч нь солигдох үед дахиад гэрээгээ шинжилээл явуулчихна гэсэн. Оршин суугчтай хийсэн гэрээн дээр үн тарифын тухай мэдээлэл тодорхой байдаг бай. За манай орон сууцны айл урхуудтай байгуулж байгаа гэрээжилтэн дээр үн тариф бол цэвэр ус, бохир ус, ус халаас нэх ус, усны суурь амж, дулааны суурь амж гэх мэтчлэнгүүд төлбөр тооцооны үзүүлэлтүүдээр ангилагдаад бүх мэдээлүүд нь дэлгэрэнгээр байж байгаа. За тэгээд нийт цэвэр ус бохороос ус халаасны хөлсүүд болохоор тухайн айл урхуудын хэрэглээнийхээ одоо тоолбарын ханзаалтын бүлтээр үржигдээд гардаг үн тарифаар үржигдээд гардаг тийм ус тооцоологдож байдаг. Засгийн газраас орон сууцны оршин суугчдын одоо төлбөрийг хөнгөлцсөн байгаа тийм. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн одоо нэг орон сууцныхаа төлбөр төлөх төлөлт нь өөрчлөгдсөн үү? За засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд бол хэрэглэгчдийн ойлголт бол 100% төрөөс манай төлбөрийг даацгаа гэсэн ойлголттой байгаа даа. Гэтэл бол тийм биш. Одоо метр квадрат нь 100 метр квадратаас дээш талбайтай орон сууцны айл урхууд болохоор 100 метр квадратаас дээш төлбөрөө л өөртөө хариуцж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаар талаар түрүү жилийн хэрэглээ буюу 2020 оны одоогийн 7 сар тэр үед хэрэгжилжсэн төлбөр тооцооны хэрэглээний мөнгийг одоо энэ сарын 2021 оны 7 сард гарч байгаа хэрэглээтэй харьцуулж түүнээс илүү гарсан давсан хэрэглээний мөнгийг бас хэрэглэгчд өөртөө хариуцахаар тэгж нөгөө хууль заасан байгаа шүү дээ. Тогтоолоор шийдвэрлэгдсэн байгаа. Тэрэг болохоор иргэд тутамчид таснаас ойлгохгүйгээр 100% төрөөс дааж байгаа гэсэн ойлголттойгоор төлбөр төлөлтийн хувь хэмжээ маш их буураад байгаа. Тэрнээс гадна одоо нэг өртөө айлууд байгаа, он даванцсанч байдаг тийм. Ер нь яг бас нэг шүүхтэх асуудлууд гараад идэг оршин суугч нартай. Тэгэхээр ер нь хідээс дээш сар төлөөгөө тохиолдол тийм нөхцөл байдал үүсэх вэ? Одоо нэг илүү олон сар хуримтлагдсан үр зээлийг одоо энэ нэг хөнгөлөлтөд хоёулдуулаад бас баг багаар төлөөд багдуулах боломж байгаа юу? Тийм ер нь бол нийт төлөлт маань 3 жилээс дээш хугацаанд төлөгдөөгүй одоо авдлагатай болсон айл урхуудаа манайх шүүхэд хандаж одоо материал бүрдүүлсэн хэмжил үүсгдэг байгаа. Гэхдээ одоо зарим одоо энэ төрийн хөнгөлөлт үзүүлээд өөрсдөн дээр нь төлбөр тооцоо гарахгүй байгаа энэ цаг мөчийн хугацааг ашиглаад тухайн айл урхууд өмнөх хуримтлагдсан өөр авалгаа барагдуулах тал дээр маш санамжлагтай ажилламаар
харагдаж байгаа. Ер нь айл уурх аж ахуйн нэгжүүдийн хувьд. Тэгээд одоо хэрэглэгчтэй хандаж хэлэхэд өөртөөгөө хэрэглэнээс түрүү жилийн үеийн хэрэглэнээс давсан хэрэглээний илүү гарсан төлбөрийг бол иргэд өөртөө хариуцах юм байна гэдгийг маш сайн ойлгож тэг ухамсартай хандаад төлбөр тооцоогоо сайн төлцгөөж байгаарэ гэж хэлмээр байна. Нийслэлийн засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг ажилсаг Улаанбаатараараа бид хүргэсээр байна. Өглөө бүхэн бидэнтэй хамтдаа байдаг үзэгч танд баярлалаа. Өглөө бүхэн шинийг хүргэх ажилсаг Улаанбаатартайгаа хамтдаа байгаарай.